Сайн байцгаана уу, би Зин байна. За өнөөдөр би зингийн талаар ярих гэж байгаа. За үүнээс гадна яагаад зин гэдэг үрийг нэрлэлсэн гэдэг хүмүүс айгүйх асуудаг. Тэгээ тэр талаар бас ярьж үе гэж бодож байна. Гэхдээ энийг нэлээд сүлд нь ярив. За зин буддизм болохоор ер нь бол угаасаа энтикээс буддизмаас гаралтай. Энтикийн бодидharma хятадд очоод одоо буддизмыг дэлгэрүүлэхдээ Чан гэдэг нэртэйгээр дэлгэрчсэн. Чан гэдэг нь болохоор бясалгал гэсэн утгатай хятад үг. За тэгээ бодидharma Чанг үүсгэн байгуулжсэн. Дээрээс нь бас одоо нэг хятадын Шаолины сүмийн хийдийн лам нар ингээд тухайн үед аягүй унтсан. Тэгээ ингээд маш их залхууралтай. Бие махбодын хувьд ирч хүчгүй. Тэгээ уналтанд орсон байсан. Тэгээ тухайн үед ингээд дасгал хөдөлгөөн зааж өгөө. Тэгээ тэндээсээ ингээд Шаолины кунфу үүсчихсэн бас төгтөө. Тэгэхээр бодидharma зин болон одоо Шаолины кунфуг үүсгэн байгуулж ирсэн ийм хүн байгаа. Энэ хүний нэг гол онцлог нь 9 жил чимээгүй сууж бясалгал хийж исэн гэдгээр нь хүмүүс сайн мэддэг. За тэгээ үүнийхэн дараа маш олон хүмүүс бодидharma шавь орохыг хүсэж үүнээс ингээд Чан хятадд дэлгэрчээсэн. Японы одоо Доген болон Исай гэд хоёр мастерууд хятадд очиж Чанд суралцаад буцаад Японд авчираад тэр нь одоо зин гэдэг нэрийг олсон. Зингийн буддизмаас хамгийн гол онцлог ялгаатай зүйл нь гэх юм бол одоо буддын лам нарыг харах юм бол заавал үсээ хусуулаад сүмд очиж суугаал энэ зузаан бот ном тарин амар их нэг хичээл зүтгэл гаргаж сурдаг. Тэгээл бүх хүслээ ингэж дарангуулдаг. Яг ингээд гэгэрлийн явцыг нь харах юм бол маш удаан бөгөөд маш их хичээл зүтгэл гаргаж суралцдаг байдаг. Зингийн хувьд болохоор миний хувьд хамгийн гой санагддаг зүйл нь хүн болгонд хүртээмжтэй. Одоо би гэгэрхийн тулд заавал тэр нэг сүмд очиод нэг уулын бухарт очиж бясалгаж суугаа ингээд хоол унд идэхгүй одоо ингээд бүх хүслээсээ татгалзаад ингээд заавал тэгжиж гэгэрнэ гэсэн үг биш. Хамгийн гол зүйл нь хүн болго угаасаа гэгэрсэн байдаг. Гэхдээ энийг мэддэггүй гэж зин үздэг. За тэгээ үүнийг мэдхийн тулд өөрийгөө таньж мэдхийн тулд ер нь мэдлийг олж авахын тулд яах ёстой вэ гэхээр өөрийгөө таньж мэдэх хэрэгтэй. Өөрийгөө таньж мэдхийн тулд яах ёстой вэ гэхээр одоо өөрийгөө мартах хэрэгтэй. Өөрийгөө хэн бэ гэдгийг мартах хэрэгтэй. Тэгээд өөр дээрээ төвлөрч одоо бясалгалснаар дотроосоо хүн гээрлэг олж таньж мэдэх боломжтой болж байгаа байхгүй юу? За тэгээ зин болохоор одоо хятадын болон Японы тулааны урлагт бүр ингээд философи нэвт шувт шингэсэн байдаг. Одоо самурайн дээр Японы дайчид ингээд тулаанд орохын өмнө зазин бясалгал хийж тулаандаа бэлддэг байсан байгаа. Зазин нь болохоор одоо зингийн хамгийн гол бясалгал. Зазин гэдэг нь болохоор суугаад бясалгах гэсэн утгатай одоо японог. Энэ аюу маш тийм энгийн бясалгалын хэлбэр байдаг. Өвдгөл суугаад хан руу хараад нүдээ хагас анаад өөр дээрээ төвлөрөөд суудаг нэг тийм бясалгал байгаа. За тэгээ хүмүүс ер нь ингээд бясалгал хийн гэхээр одоо бодлоо дарангуулах би юу ч бодохгүй байх хэвээр ингэх хэвээр гэд ингээд айгүй хэцүүгээр төсөөлөд байдаг. Гэхдээ ямар ч боломжгүй энэ ямар ч боломжгүй. Тэгээ дээрэс нь энэ худлаа зүйл бодлоо дарангуулах гэж оролдох нь цусыг цусаар угаах гэж оролцсонтой адил зүйл гэдэг ч аахгүй юу. Зазин бясалгалын үед яадаг вэ гэхээр зөвхөн бодлоо ажигладаг. Яг тухайн өөрийнхөө байгаа моментыг оршихуугаа ажигладаг. Бодол бол тэндгээрээ тэнэн. Гэхдээ тэр бодлыг хажуунаас нь хараад ажиглаад суух нь бясалгал болж байгаа. За тэгээд тулааны мастерууд тулаанд орохын өмнө бясалгал хийгээд өөрийгөө одоо үхснээр бясалгаснаар тэр хүн үхлээс айх айдасгүй тулаанд ороод илүү дутуу бодлохгүйгээр тэнд зөвхөн үйлдэл оршихуй хоёр үлддэг. Тэгжээж тэр хүн тулаанд ямар нэгэн цаг хугацаа алдахгүй ингэчүүл яана тэгчүүл яана гэсэн илүү дутуу бодлохгүйгээр ингээ бүрэн оршихуугаараа бүрэн чадвараараа тулдах боломжтой. Тэгээд зазин хийгээд тулаанд орсны дараа тэр дайчны сэлмийг бодол нь биш сэлэм өөрөө ингэж хөдөлж эхэлдэг. Бага хизээч алдаж үзээгүй нэг тийм мэрэгэн харуулж байгаа хгүй. Тэрнээс та яаж хизээч алдахгүйгээр ингэж харуулж чаддсан бэ гэж асуухад би бол байтагаа нэг болсон байдаг. Би сумаа тавихад л байгаа унсан байдаг гэж хариулсан байна. За эндээс ингээ харахаар ер нь зин буддизм одоо дайны тулааны урлагт философи нь одоо хэрэг шингэсэн харагдана. За тэгээд дээрэс нь одоо зин сүмийн мастерууд дайн тулаан болоход дандаа фронтод нь гарч ингэж тулалдаж арм авч явдаг, өдөрт чиглүүлдэг байсан байгаа хэрэг. Одоо Монголтой гэхэд жишээ нь хоёр удаа бас тулалдаж байсан шүү дээ тий.
тэр үедээ бас зин мастерууд нь ингээд дандаа фронттой гардаг байсан гэж байгаа. За тэгээ зин бол Японы одоо зүгээр энгийн амьдралын хэв маяг болох одоо цайны урлаг гэж байдаг шүү дээ. Цайны урлагт нь ингээд нэвчин гэсэн байдаг. За зингийн нөгөө лого гэдэг шүү дээ тий. Тэр бол зин арт буюу одоо зин урлаг. Зин уран бүтээлчид яадаг вэ гэхээр за одоо тэр зургийг зурх гэж уран бүтээлийг бүтээх гэж тэр хүн тэр бэхээ тэр цаасад юугаа ингээд хичнээн жижиг ингэж бэлдэж болно. Гэхдээ тэр цаасан дээр буухдаа ганцхан хормын дүдэд ямар нэгэн бодолгүй, айдасгүй, тийм эргэлзээгүй тэрэн дээр ингэж ганцхан зураас зурх нь өөрөө зин урлаг болдог. Яг тухайн моментэд тухайн оршихуйг цэврээр нь цаасан дээр илэрхийлж байгаа нь зин урлаг болдог. Зин урлагийг харснаар бас хүн ингэж хормын дүдэд гэгэрх боломжтой. За зинг ер нь гэхдээ ингэж цэвэр оюун ухаанаар ойлгоод тэг ингэ логикоор сэтгэхэд ойлгоход аюу хэцүү. Зингийн номнууд уншихаар аюу их ингэ үлгэрүүд байдаг. Тэр үлгэрүүдээ уншихаар яг бүр ингэ шоконд ормор. За одоо жишээ нэг юм үлгэр байгаа байхгүй. Нэг юм мастер хүмүүс асуулт асуух болгонд ингэж нэг хуруугаа гоцоолгож хариулт өгдөг байсан. За тэгээ тэрийг ингээд нэг шавьнд дуурайгаад байдаг байж л тээ. Тэгээ тэр шавьяасаа нэг өдөр тэр мастер нь асуулт асууж гин л тээ. Тэгсэн чинь тэр шавьнд бас ингэж хуруугаа гоцоолгоод хариулсан чинь гурвын тэр мастерын шууд ингээд тасцсан заяа. Тэгээ нөгөөcht ингээд шавьнд хашгираад гүйж байгаа шүү дээ. Тэ хуруугаа тасдалчаад. Тэгээ хашгираад ингээд гүйж яхад нь тэр мастер тэр шавьяага нэрээр нь дуудсан байгаа. Тэгээд эргээд харсан чинь нөгөө багш нь ингээд хуруугаа гоцоолгодог. Тэгээд тэр мөчөө тэр шавьнд гэгэрчээ гэдэг нэг юм үлгэр байгаа. Тэгээ нэг яг ингээд логик нэг хаана байгаа юм. Тэг ухаад ойлгохыг гэдэг ингээд бодоход аюу хэцүү. Тэгэхээр зин ер нь бол уншиж судалж сурч авдаг зүйл биш. Ингээд өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж тэ яг одоо хийж байгаа зүйлтэй ингээд 100% бүрэн анхаарлаа хандуулж явснараа гэгэрх боломжтой байдаг. Одоо бид нэр зүгээр л алхаад явж байхад хүмүүс ингээ амар юм салан задгаа бид шүү дээ. Зүгээр алхаж явж байгаа л шагаагаа булгалцдаг ч юм уу те. Ямар нэгэн гадны нөлөө байхгүй хахад зүгээр ингээ барьж явж ийсэн юм унгаах ч гэдэг юм уу те. Уг нь хүн тухайн моменттай бүрэн дүүрэн анхааралтай байсан бол тийм жижиг сажиг алдаанууд тийм одоо accident аваар осол те огт гарахгүй байхгүй юу. Одоо аяг угааж ахтаа те яг тухайн моментийн мэдрээ тэр аяг нь яаж хөөсөрч чинь усаар ингэж яаж угаагдаж чинь гэдгийг ингэж бүрэн дүүрэн мэдэрч угаах нь гэгэрэл төрөх бас боломжтой байдаг. За одоо зүгээр гадуур алхаж байхдаа бид нэр хөлөө зингийн мастерууд бол дэлхийг үнсэж байгаа юм шиг хөлөө газар дээр тавьдаг гэж байна. Тэр нь ингэж бүрэн дүүрэн ухамсартай тий тэр алхалт бүрийг мэдэрч маш болгоомжтой тий бүх булчин шүрмсөө ингэ зүгээр ажиллуулад алхах юм бол тэр хүнтэй явнаас тэгж унаж бэртэх гэдэг ч юм уу тий тийм гинтийн зүйл тохиолдохгүй. Тэгээ тэр алхалтаасаа ад жаргал болон гэгэрлийг мэдрэх боломжтой. Зингийн талаар болохоор хүмүүс аягүй их юм буруу ойлголттой байдаг. Тэр нь болохоор ингэ зингээр хичээлдэг хүмүүс маш юм тайван дүлгөөн одоо хүлцэнгүү гэдэг ч юм уу тий тэгж төсөөлдөг. Гэтэл одоо яг зин мастеруудыг хараад ахаар маш юм ширүүн, хурц, ааштай. За тэг үлгэрүүд нь хүртэл ингээд огцон тэгээ яг нэг тийм зөөлөн юм байхгүй. Буддизм болохоор ингээд зөөлөн хөвөөл ингээд бийждэг. Зин болохоор маш тийм хурц, ирмэгтэй. Тэгээд гэгэрл нь хүртэл ингээд огцомдан ингээд ороод ирдэг юм шиг байгаа юм. За тэгээд бас нэг ташаа ойлголт гэх юм бол зингээр хичээлэх маш төвөгтэй, маш хэцүү, маш олон жил шаардна, ойлгоход хэцүү гэдэг ч юм уу тий. Гэтэл энэ ерөөсөө нэг логикоор ойлгоод авах шаардлагагүй. Одоо заазын бясалгалаа хийгээ сууж ах тий. Тэг өдөр тутмын амьдралдаа зүгээр хийж байгаа бүх зүйлдээ тухайн моменттай хамаг анхаарлаа төвлөрүүлээд хийж хахад яг тухайн моментэд хүн шууд гэгэрлэг болох боломжтой. Ийм маш энгийн зүйл. Тэгээ ер нь бол зингээс одоо минимализм ч гэдэг юм уу тийм энгийн амьдрал гэдэг бас философи үүсэж ирсэн. Миний хувьд болохоор зинтэй хизээ танилцаж байсан бэ гэхээр би яг 15 жилийн өмнө хөлөө гимтэж исэн. Тэгээ тухайн үед алхаж та болоод ингээд суухтай ихтэй явдаг болсон. За тэгээд эдгэрхээ хүлээгээд ингээд өчнөө юмч дамжаар яваа тий. 1 жил болсон, 2 жил болсон, 3, 4 жил болсон. Тэгээд 4, 5 жил би ингээд суухтай ихтэй явсан. Тэгээд дээрээс нь ингээд миний хөл бүр гიშгэж чаддаггүй хөл маань бүр ингээд хатаад, харлаад, тий хөхрөөд, орчигоод ихэлсэндээ тийм хүний чинь сэтгэл зүг бол ах юмгүй байгаа шүү дээ. Ямар ч итгэл найдвар байхгүй,
амьдрах хүслэхгүй болох гэдэг ч юм уу. Тэгээ ер нь бол ном уншиж эхэлсэн би. Тэг миний яг зинтэй танилцсан хамгийн анхны ном гэх юм бол Одоо цагийн хүч гэдэг Экхарт Толлегийн зохиолчийн ном байдаг. За энэ номны талаар бол сонсож байгаагүй, уншиж байгаагүй бараг байхгүй бах тий. Энэ бол ерөөсөө яг Зингийн тухай ярьдаг ийм ном байгаа. Тухайн үед бол миний хувьд бүр ингээд цоо шин зүйл байсан. Яг ингээд хонглын үзэрт гэрэл асж байгаа юм шиг мэдрэмж төрж исэн. За би ер нь ад жаргалтай байхын тулд, би ер нь амьдрахын тулд заавал хоёр үйл дээрээ алхах шаардлагагүй юм байна гэж бодоод ойлгоод тий. За тэгээд нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч эхэлж байгаа. Тэгээд маш олон жилийн ингээд шаналлын дараа анх удаага юм тайвшрал, баяр баясгал бас мэдэрч байгаа. Анх удаа юм гэгээлэх зүйлийг мэдэрч эхэлж байгаа байхгүй тэндээс. За тэгээд одоо цагийн хүчийг уншаад араас нь Ошо гэдэг техникийн гэдэг бид шүү дээ. Ошигийн бүх номнуудыг уншаад тэгээд Зэн буддизмтай танилцаа, заасан ингээд бясалгал хийдэг болоод ингэж ер нь миний амьдралд анх орж ирж байсан. Миний нэр надад ингээ амар хитрхи юм хитэлэг санагдаад байдаг байхгүй. Тэгээд Зин гэдэг өгчгөр нэг тийм ямар ч хүүс байхгүй юм шиг нэгдүгээр тийм мэдрэмж төрдөг. Тэгээд Facebook дээр Зин гэд нэрлэх гэсэн чинь заавал хоёр нэр байх хэрэгтэй гэд. Тэгээд Зин гэд хоёр удаа биччихсэн. Тэгээл тэрнээс хойш хүмүүс намайг Зин гэд дуудаад болсон байхгүй. Тэг би өөрийгөө Зин гэж нэрлэх гээгүй зүгээр нь одоо Зин гэдэг зүйлд талархалтай хандаад хүн одоо ингээд нэг юм тэжээмэл амтантай болдог ч юм уу тий эсвэл юм чихмэл тоглоомтой болоод тэрийг нэрлэлдэг шүү дээ тий. Яг тэрэн шиг би өөрийгөө сингээгүй яг тэр сошиал гэдэг тэр юмдаа зүгээр нэг тийм нэр өгсөн баггүй. Тэгэл ер нь син гэдэг нэртэй болцсон. Тэгээд энийг сонсохоор хүмүүс аюу хятад нэр шиг сонсогдоод байна гэдэгдэг. Угаасаа гарал үүсэлэн чан гэдэг хятад гаралтай. Тэг би энд яг талархалтай хандаж явдаг. Өчгөндөө бол син ерөнхийдөө иймэрхүү байна. Тэгээ тань таалагдсан бол өөрөө бас цааш нь уншиж судалж үзээд те өдөр тутмынхаа амьдралтаа хэрэгжүүлээд үзээсэй гэж хүсэж байна. За тэгээд энэ олтлогоонтойсэн баярлалаа. Баяртай.